Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. За сайн байцгаана уу? Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр яг одоо 3 дугаар студиэс хөтлөгч. Үнэхээр гайхалтай заяа. Хөтлөгч. Зүгээр яг энгийн даруухан очроо. Найруулагч мэрэгжлийн мизүүнараа яг одоо бэлэн болсон байна. Юу гоёх гаа. Том өрөөний одоо буудан дээр дуглан сууж таалан болгоо чөлөөтэй яриаг бүгдээрээ хамтдаа энэ ч шууд ярилццгаая. Тэгээ манайхан шууд 9986 1045 гэдэг дугаараар шууд холбогдож орж ирээд бидэнтэй шууд чөлөөтэй ярилцаарай гэж бас уриалж байна. Мэдээж бөмбөргийн онцөг болон бүрээс 3W1045 цагийн вебсайтаар та бүхэн радиогоо сонсох боломжтой. 104.5 84.5 долгион дээр долгионод харуулсан байгаа сонсогчтанд баярлалаа. Харин нэмэлтээр дүрстэйгээр үзье гэх юм бол Facebook дээр гэр бүлийн радио 104.5-гийн кредитээр бичих юм бол Facebook дээр манай хуудас гарч ирнэ. Тухайн хуудсан дээр зөвхөн манай өглөөний хөтөлбөр хүрэхээс гадна манай радиогоор явж байгаа бүх л контентууд бас дүрстэйгээр хүрдэг шүү гэдгийг хэлье. Мэдээж өмнөх дугааруудыг бас нэг нөхөөж үджиж сонсомоор ах юм бол YouTube дээр гэр бүлийн радио гэсэн хуудсан дээр замун SoundCloud дээр дууд өрсний өндөр гайхамшигтайгаар өндөр чанартайгаар танд хадгалагддаг хүрч байгаа шүү гэдгийг хэлье. За тийм учраас яг өнөөдөр би том өрөөний яг хийгддэг дүрм зарчим гэх юм бол мэдээж бид тэр ямар сэдв байгааг мэдэхгүй манай найруулагч сэдвийг авчирж өгнө. Тэр сэдвийг дээр суглаад хоёр талыг нь бас дахиад суглана. Тэгээ хоорондоо баг мэтгэлцсэн л гэдэг юм болоод байгаа боловч бид тэр сүлдээ айгүй эвнэгдэлтэй байгаа даа. Айгүй эвнэгдэлтэй байгаа. Нэг хүн байхгүй байгаа учраас айгүй эвнэгдэлтэй. Одоо харин тэр хүн хүрээд ирвэл эвнэгдэл маань бүснүүлэгдэх нь уу яах нь уу гэдгийг бас харж лээ те. Хэр бат бөх болж байгаагаас харъя. Тэгээ найруулагч байгаа хүндэтгэлтэйгээр бас урьж байна энэ тайзан дээр. Таныг бас микрофон дээр урих гэхээр бас ярихгүй. Тэр ер нь бол тайзан дээр урьж байна. Бүр найруулагч бүр хөдөлдөггүй шүү. Тий. Одоо би найруулагчийнхаа бас орж ирэхийг урьж байна. Түүний алхаа гიშгээ бол бас үнэхээр гоё байдаг. За одоо би бол одоо бичлэг хийцээ. Энийг бол одоо том удахгүй та бүхэнд бас те. За. Эхлээд сэдв орж ирж байна. Групп дээр тавих болно. Сэдв. За алийг авах. За хамаагүй алийг авсан яах вэ? За энэ цаашлаа. За би сэдвээ сонголоо. Үргэлж надаар сэдв сонголтогт баярлалаа. Зүгээрээ. Чи бас эрэгтэй хүнийг хүндэлдэг юм байна, тийм ээ? Тийм ээ. Том зөрөгтэй охин шүү. Юу гэж вэ? Оргуугээс охинтэн дээр гинэ. Наа чи айгу муухай штэ. За, оргуугээс охинтэн дээр гэж байна. За энэ нэг юм үг байна. Оргуугаас охинтэн дээр. Муухай, ста муухай үг. За энийг яах вэ? Одоо ямар талаас нь дээр ярих вэ? За одоо харъя яри те. Харъя яри. За дараагийнх нь. За манай найруулагчаас алхаж орж иж байгаа бас классик шүү те. Классик шүү. За хэр вэргийн ер нь баг мисүүд яажууд хамаагүй дээр те. Би нэг сонгох юм аа те. Тийм бэ. За тийм гинэ яана. Үгүй гинэ. Яана чи яг өөрийнхөө сонгочлаа. За. Тэглээ. Би яг өстө дургу байсныгаа сонгочлаа. Би тийм сонголоо манай. Оргуугаас охинтон дээр үг чи тийштэй оргуугаас охинтон дээр штэ гэж сонгочихж байгаа байхгүй очроо. Би бол оргуугаас охинтон дээр үхлээр би үгүй гэж сонгочихлаа. За тэгэхээр бид хоёр хараагүй сонгосон шүү. Тий хараагүй сонгосон. За одоо энэ дээр ер нь бол ярилцсан гэж бодож байна. За тэгэхээр мэдээж одоо би заяагаа эхлэх байх гэж бодож байна. Яагаад те гэхдээ яг би тэрийн үзэл бодол өөр хөөж болно л доо. Тэ оргуугаас охинтон дээр гэдэг үг байдаг юм байна. Тэр нь тийм ээ наа чи үнэн үг гэдгийг би сонгоцсон харин үгүй наа чи нь бол жоохон онцгүй тийм байх ёсгүй гэдгийг бол одоо зай сонгоцсон. Тэгэхээр би тэрийн үзэл бодол шал өөр байж болох ч гэсэн одоо яг сонгосон сэдвийнхаа дагуу ер нь бол ярина гэсэн үг. Тий. За оргуугаас охинтон дээр би яг очроо бодож байгаа хооронд нь энэ удаад би эхэлчихье гэж бодож байна. За тэгээд оргуугаас охинтон дээр гэдэг бол үнэхээр муухай. Ер нь дахин хэлээд байгаа даа ч би айгу тийм ингээд нэг аазгаа хөдлөд нэг эвгүүцээд байна л да. Тэгээ энэ үг хаанаас хин хизээ ямар зоригтой яах гэж гаргаж ирснийг нь бол мэдэхгүй байна. Тэгээд ашиглагдж байгаа уюуд нь айгу сонин газар ашиглагддаг. Одоо жишээлх юм бол зүгээр нэг жишээг нь яриа л да. Охин хүүтэй болж чадахгүй байгаад байгаа айл байгаа заяа. Одоо жишээлбэл нэг төрлөө, хоёр төрлөө, гурав төрлөө, дөрөв төрлөө, тав төрлөө хийдэж ядин те төрлөө. Тэгэнгүүтээ за яах вэ? Оргуугаас охинтойнд ирнэ штэ. Юу гэсэн үг юм бэ ч тоо? Юу гэж байгаа юм бэ ч тоо? Чин айгүй үгүйсгсэн хандлага санагддаг надад. За чи шууд утгаар нь хүлээж аваад байгаа юм те. Тийм би олоо шууд утгаар нь хүлээж аваад. Оргуугаас охинтойнд дээр гэдэг нь
За Ямар ихтэй хүн нэгэн байхгүй байлаа за охин ч байсан яахад. Ямар нэгэн зүйл байхгүй байхад одоо за яг энэ байхад болно гэж байгаатай ижлэн. Гэтэл тэр чинь юм үзэгдэл дээр ярьж байна. Эн чинь хүн дээр ярьж байгаа байхгүй юу? Оргуугаас охинтой дээрээ гээд эрэгтэй эмэгтэй хоёрын хүүсийн одоо гендерийн байдлыг нь харж үзэх юм бол энэ эмэгтэй хүнийг маш доогуур үнэлж байгааг илрэл гэж би боддог. Би тийм нөгөө феминист үзэлтэй хүн биш шүү. Эмэгтэйчүүд бид нар гэдэг хүн биш. Гэхдээ яг энэ үгэн дээр бол шууд илт тийм мэдрэмжийг төрүүлдэг учраас үнэхээр дурггүй байдаг. Би ч өөрөө нөгөө 3 охинтой айлын том нахгүй юу. Тэгээд тэгэхэд ер нь иймэрхүү сонсч ирсэн. Тэгээд сонсч ирсэн болохоор ч тэр юм айгүй монцгүй санагддаг. Оргуугаас охинтой дээр ахтай. За манай заяа болохоор одоо би бүр амар стресстэй. Саний үг ер нь монцгүй. заяа юмыг араа жоох юм харанхуй дарк өнцгөөс нэг харддаг юм байна. Угаасаа тэрийн сонголцолтой. Гэхдээ яг наадах чи болонгод монголчууд юм зүүрлдэг байхгүй. Одоо жишээ нь одоо эвтэй дөрвөн амтан гээл те. Эвтэй дөрвөн амтан гээл ингээд тэрнгээр хүмүүсийн амьдралыг бас зүүрлдэг штэ. Тэрнтэй адилхан яг нэг толгой холбоод оргуугаас охинтой дээр гэдэг зүүрлээд байгаа байхгүй. Жишээ нь яг би тим гэдгийг сонголцсон учраас ярьж байна. Сайн талаас нь харахын тулд те. Жишээ нь магадгүй би ингээд нэг машинтай байлаа гэж бодъё те, жижигхэн машинтай. Гэтэл би ингээл том машин байхгүй гээл те. Одоо ингээд гутраал яваад ах биш те. За ямар ч хэлсэн том машин байхгүй ч гэсэн те, жижиг машинтай одоо талархыг гэж байгаа хандлага юм болоо гэж боддог шүү дээ. Оргуугаас охин тэр. Тийм болвол эн чинь өөрөөр хэлэх хэрэгтэй байхгүй. Гэтэл энд шууд тусгаад өгсөн байгаа байхгүй. Охинтой дээр оргуугээс гэж байгаа байхгүй. Ямар нэг юм байхгүй байснаас за яах вэ энэ байсан яах вэ болно доо гэж байгаа утгатай. Гэтэ тийм нөхцөл байна шүү дээ. Үгүй юмыг ингээд төлөөлүүлж байгаа, ингээд дүрслүүлж байгаа, ингээд харьцуулж байгаа болвол эрэгтэй эмэгтэй хүн дээр харьцуулалт хийдэг нь надад үнэхээр таалагддаггүй л гэж хэлээд байгаа юм. Тэрнээс ш эд зүйлсийг бол хооронд нь харьцуулж болно шүү дээ. Харин эрэм хүнийг чи дээр нь би доор нь чи илүү би илүү чи юм эрэгтэй нь ингэн эмэгтэй нь тэгнэ эсвэл бүр тэгж ярих юм бол цаашлаад заавал эрэгтэй нь эмэгтэй нь хог хаяна. Эрэгтэй нь хог хайж болохгүй хямрын лундаан доошоо орчин ч гэдэг юм уу. Энэ мэтийн зарим нэг зүрлэлүүд нь хитээдээд байгаа юм шиг санагдаад байгаа зарим хүнд. Ер нь хоёлаа эхлээд энийг гаргачих гэж бодлоо л да. Ер нь манай сонсогчид ямар нөхцөл байдал тийм ээ оргуугаас охинтой дээр гэдэг үгийг ашигладаг бай. Иймэрхүү хандлагатай үгийг те. Тэрийг бас бид нартай шууд 99 86 10 45 дугаараар холбогдоод хуваалцаарай. За тэгэхээр заяагаас бас би зүгээр асуумаар ер нь яг мэдээж одоо яг нэг авсан сэдвийнхаа сонголтынхаа дагуу биш ер нь амьдралын яг ямар нөхцөл байдалд жишээ те яг энэ үгийг ашигладаг байл гэсэн. Би энэ үгийг ашигладаг. Нэр шүү. Би энэ үгийг ашигладаг байхгүй юу? Би энэ үгэнд айгүй дургу өөрөө. Тийм учраас ашигладаггүй юм. Харин ашиглаж байгаа хүнтэй харьцаар надад бүр ингээд айгуу сан жирэх мэдрэмж төрөнгүүтэй би шууд хэлчихсэн шүү дээ. Ер нь хүчин надад таалагдсан. За тэгвэл чиний хувьд ингээд ашигладаггүй байж болно. Ер нь гадуур ингээд нийтэд нэг хүнээс асууж ажиглаад байхад тийм ээ. Хүмүүс бусад хүмүүс авахгүй чаанаас өөр бусад хүмүүсийг ажиглаж байхад тэр хүмүүс яг ямар шиг юмн дээр энийг ашиглаад байдаг вэ? Одоо жишээ нь хүн дээр хүртэл ашигладаг шүү дээ тийм. Жишээ нь одоо ингээд хоёлоо хөтлөгч хийж байгаа тийм. Би одоо заяатай хөтлөгч хийж юм. Гэхдээ одоо яах вэ? Оргуугаас охинтой дээр юм даа ч юм уу. За гэх мэтчлийн ер нь ингээд нэг юм. Энэ нэвтрүүлэг ердөө 45 гэхэд дуусна шүү. Очроо. Харин тэгэхээр хүн дээр ашигладаг хүмүүс тийм ээ. Хүн дээр ашигладаг. Одоо хамт ажиллаж байгаа хүн дээр ашиглаж юм тийм. Одоо найзалж байгаа хүмүүстэйгээ ашиглаж бас ярддаг бах те. Одоо манад нэг найз гэдэг юм уу? Яг оргуугаас охин. Яг нэг хаяа нэг ашигладаг хүмүүс бол яг нөө хүүхэд дээр ашигладаг. Хүүхэд дээр төлхөө ашигладаг. Үгүй хүүхэд дээр шууд энэ үгийг ашиглахлаар хүүхэд дээр шууд ашиглахлаар энэ амар муухай харанхуй дарк болчих واخхой. Харин өөр энгийн юмнууд дээр ашиглаж байгааг нь би ер нь бараг нэг тийм хүүхэд дээр ашигладаг хүн байдаг юм аа нэг. Айгүй их ашигладаг шүү дээ. Одоо ингээ охинтой ганц охинтой байлаа гэж бодъё зэ. Тэгснэ гинт хүмүүстэй байхдаа ганц охин мэн те оргуугаас охинтой дээр юм да гэж ярьж байгаа юм уу? Үгүй өөрийнх нь хүүхэд биш. Өрөөлийн хүүхэдтэй. Өөрөлийн хүүхдтэр яг юу гэж ашиглаад байгаа юм? За зүгээр оргуугаас охинтой. Одоо жишээлбэл би саяхны нэг жишээ хэлье заа. Саяхны жишээн дээр юу гэж хэлж ирсэн бэ гэхээр 3 охинтой байсан байхгүй. Тэгээд сүүлийнх нь яг ингээд хүү мүү гээл хүүсээ ерөөс харуулахгүй явж хагаад яг хүү төрж байгаа. Тэгсэн эмнэлгийн гадаа нөхөрт нь тэгэж хэлсэн байхгүй. Найз нь штэ хамгийн дотны найз нь. За өгшөн зүгээр оргуугаас охинтой дээр яадын 4 байхад яавал гэжтэй гэж хэлсэн.
Мэдээж яг хуу охинтой байхад зүгээр шлэ гэж хэлж болно шүү дээ. Яг нөгөө хүү гэж бодож исэн бол гэхдээ оргуугаас охинтой дээр гэдэг үг тэнд шал илүү байхгүй бүр шал илүү. Үгүй харин тийштэй одоо яг нөө хүүхэд мөгдтэй болж байгаа энэ нөхцөл байдал дээр бол оргуугаас охинтой дээр гэдэг үгийг ашиглах нь өөрөө ямар ч мэдрэмжгүй байхгүй юу? Ийм үйлдэл واخхой. Яг уу мэдээж оргуугаас охинтой дээр гэдэг үгийг өгүүлбэрийг те ямар нэгэн ийм эд зүйлс одоо хэрглэж байгаа юмнуудыг бол би мэдээ сонсч байсан. Заримдаа ч бас өөрөө ч бас хэрглэж байсан юмнууд байгаа шүү дээ. Би болохоор би бүр ингэж уриалмаар байгаа. Энэ үгийг аль болох бити хэлээсэй гэж бодоод байгаа. Одоо жишээлбэл тоглоом наргаа хийгээд найзууд би бинийгээ ингэ наашаа цаашаа явуулсан ч гэсэндээ энэ үгэн дээр л биш гэж бодоод байгаа байхгүй. Яагаад гэвэл эн чинь бүр нөгөө тухайлсан үг байгаа учраас оргуугаас охинтой дээр гээд тухайлсан үгэн дээр ингээд наргаа хийсэн ч гэсэндээ мэдрэмж нь айгүй эвгүй байхгүй юу. Тийм болохоор магадгүй мэдээж яах вэ ингээд хэлэгдээд сурчсан үгнүүд байгаа хал да ингээд хэлдэг юм хумтай ингээд наадаад ингээд хэлдэг байгаа. Гэхдээ биш байхгүй юу? Гэхдээ л биш. Одоо жишээ нэг зааштай хөдөө явж байгаад ингээд шаварч суучлаа гэж бодъё те. Тэгсэн чинь нэг юм хурц машинд нь байдгүй. Зөвхөн нэг жижигхэн нэг юм хурц байлаа гэж бодъё те. Тэгээ тэрийг харчаад за оргуугаас охинтой дээр юм да гэд. Би хэрвээ тийм хүүгэрс байхыг харах юм бол за ашгүй. За яах вэ? Байхгүйгээс байгаа нь болжтэй л гэж хэлнэ. Гэхдээ нөгөөдгөр нь хэлэхээр ерөөсө таарахгүй байхгүй. За комментуудыг хүргээ заяа. Энэ дунд бас сонсогч маань бичиж байна. Хүн сэдв юм байна гэсэн бол гэрлээ гэрэл байхгүйгээс байсан дээр гэж л ашигладаг баха гэж байна. Харин тий байхгүйгээс байсан дээр гэдэгт ашигладаг. Гэхдээ охин гэдгийг нь аваач мараа. Үгүй хүүхэд дээр л ашиглахгүй байхад болно. Гэхдээ яагаад тэгсэн ч гэсэндээ байхгүйгээс охин дээр гэдэг нь бас биш байхгүй юу? Яг ер нь наад үг чинь бас ингээ үүсчихсэн шалтгаан дээр үед хүмүүс нөгөө нэг юм баг гэж би бодож байна. За таамаглалтай. Удам залгах хүүмүү гэж яг их ярьдаг байсан те. Тэгэнгүүт хүү гарахгүй байсан ч гэсэн нөгөө охин гараад ирчингүүд чи бүр ямар ч хүүхдэггүй байснаас те охин байсан ч яах вэ гэдэг одоо утга санаагаар л ингээ хэрглэж ер нь тийм нэг хандлага соёл байсан учраас зүүр үг нь ингээд яаж дэлгэрч байгаа гэхээр оргуугаас охинтой дээр гэдэг зүйлээр л гараад ирчихлээ тийм. За энийг Эрдэнэ Пүрвэ гэдэг нэг сонсогч маань комент хийсэн байна. Энэ нэр нүүдэлчдэд байдаг байсан үг юм болов нүүдэлчийн амьдралыг хэм маягт эрэгтэй хүүхэд хүч нэмдэг байсан болов уу гэж. Яг үнэн тийм. За саксны тэмцээнд орох гэсэн чинь эрэгтэйчүүдээрээ баг маань бүрддэгвэ. Тэгээд 1-2 эмэгтэйчүүд байна гэж бодвол хэрэглэх боломж байна уу гинэ. Оргуугаас охинтой дээр дээ. Одоо хэрэглэхээс өөр яах вэ? Гэтэ яг тэр дөрмөндөө бол саксны тэмцээнд эмхтэн оруулахгүй гэж бас хэлж байна. Холимог баг гэвэл бас байж болох юм тий. Тий, холимог бай. Тэрнээс иш холимог баг биш дан ирчүүд гэх юм бол болохгүй л үү дээ цаанаас. Гэтэ яг энэ үед мэдгүй. Яагаад ингэж энэ үгэнд айгүй эмзэглээд идэм болоо. Гэтэл би эмзэглэв. Яг чи өөрөө нөгөө охин учраас тий. За бас тийм юм болоо. Тий, том зүрхтэй охин штэ чи чинь тийм ээ. Тэгээ бас тийм байж магадгүй. За энэ талаар сонсогчтой холбогдъё байна уу? Өглөөний минь. Байна өглөөний минь. За өглөөний минь. Ийхүшээ нөө. Ийхүшээ сайхан амарсан уу? Амралтын өдрийг сайхан өнгөрөөсөн үү? Сайхан өнгөрөөлөө. Ааха. Нэрийг хэлж амжаагүй байхад чи инкүш гэдээ ороод ирэх юм. За сайхан аялж хаагуур аялав. Ер нь нөгөө баруун өнгөр явчихад ирлээ. Хүүтэн байна уу? Нөгөө нэг ээж уул гэдэг дээ шүү дээ. Ээж нь 9 тагаатай. За тий. Тэр лөө яваад тэгээд цээлэр гараад Баянгороор гараад Баянгорын бүр нөгөө хойдлын загс метраар яваад ирлээ. Ер нь аль гоё ялаа. Айгу гоё. Жохон бороорол нашраал Багтаргийн жохон салхи ер нь ал бүгд ер нь ал байж болох бүх цаг агарыг үзээд ирлээ. Ер нь айгу гоё ялаа. Гоё ялаа. Тас үзв үү? Цасал үзсэнгөө. Цаснаас бусдын бол үзсэн шүү дээ. Бид хэд бол Улаанбаатарта цас үзсэн. Яа. За одоо инкүшээс асууя. Өнөөдөр бидний яригдж байгаа том өрөөнд яригдж байгаа сэдв бол нэг үгэн дээр л яригдаад байна л та. Аргуугаас охинтой дээр гэдэг үгийг ер нь инхүүш амьдрал дээр хэр хэрэглэгддэг вэ? Хэр хэрэгжилж байгааг хүнээс сонсов. Ер нь энэ үг нь зөв бороо юу те? Ямар бодолтой байна? Би бол яг үнийг хэлгээд үнэхээр дурггүй. Харин тийм дурггүй. Нэмэгтэйчүүд дурггүй. Ингээд юм шиг байна шнэ. Нөгөө тухайн хүн одоо нэг дутуугийн комплекс гэж ярьдаг шүү дээ. Тэрнээс үүдэлтэй бол дуртай дурггүй байна гэдэг нь бол гэж бодоод идэв. Би ч нөгөө өөрөө айлан ганц цогтохгүй. Манай ээж маань өөрөө нэг охиныг эмгтээ дүүтэй. Тэгээд яг ах ихчтэй юм шиг өссөн болохоос биш. Яг айлан ганц суугаад. Тэгэн гут нөгөө
яг одоо нөгөө аавын маань талаас бол яг нөгөө ингээд удман тасарчиж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг нэг тэр хэрэг ингээд дотоодын комплекс тасчихсан ч гэдэг юм. Тий. Тэгэнгүүт нөгөө ингээд багаасаа ингээд нөгөө хааштай банд байхгүй. Одоо мэдээж ингээд хүмүүс ч нөгөө ил хийхгүй ч гэсэн яран дондор ингээд хүүхэд ахтай л ойлгодог юм билээ. Ухаан суугаад ирэхээр яг нэг хүний юу хэлээд байгааг ойлгодог байлаа. Тий. Тэгэнгүүт нөгөө яг багаасаа нөгөө нэг би одоо тий хааштай ингээд би одоо ингээ охин болоод төрсөн байна байхгүй. Тэгэхээр би баг бандаас илүү хүчрхэг байх хэрэгтэй гэдэг ийм ингээ өөр төр ингээ суулгаад юм. Ачаа өрөөд шүү дээ. Тий, яг тэгдэг. Тэгэнгүүт нөгөө ингээд ойлгохтаа хүртэл хүний хажууд үлчит болчихдог. Тийм болчихсон. Тэр бас ингээд амар хүнд бас ингээд бас яг ингээд би бол яг зүгээр л энэ ороод эн чинь ямар нэгэн тий хүүгийн оронд өөрөө хүлээх гэж ирсэн хүн биш байхгүй юу? Тэгэнгүүт чинь яг ингээд нэг юм дотоодын комплекс талчдаг. Тэгэнгүүт одоо ингээд хичнээн аав ээж хоёр маань ингээд байхгүй ч гэсэн аавынхаа талынхаа очихд хүртэл ингээд би ингээд цаана нэг юм гогтоотой байдаг. Одоо ингээд аавын талын хурцууд хүртэл ярихдаа хөөх юм уу дүүг юм надаа ингээд зур одоо надад хандаж хилээгүй л байдаг л ахал та. Гэхдээ л одоо намаа ингээд ерөөс хараа бүр бүгд ингээд тэг ганц бүгд ингээд бүрэн бүтэн тэгээ өсөж үрж явж байгаад бас ингээд баярлдаг л ах. Гэхдээ л ингээл цаагаараа ядаж нэг хүүтэйсэн бол удам тасрахгүй байхгүй юу мө дүүгийн минь удам тасарсан гэдэг үг бүр ингээл зүрхөөстэй шүү зүгээр шиг амар мэдрэмж. Энэ чинь ерөөс миний буруу зүйл биш байхгүй юу. Би хүү гаргаагүй биш байхгүй юу. Гэтэл яг тэр зүйлийг ингээд бүх насаараа ингээд тээж явна гэдэг чинь бас нэг төрлийн ингээд амар хэцүү зүйл. Тийм үү тэгээд ирэхээр хүн яг ингээд бусад нөгөө нэг ах дүүсээс ч юм уу холтоод ирт юм шиг. Би бол жоохон холт ер нь ингээд жоохон зайгаа барьдаг аль болох зөвхөн баярлалаар л хайлталт очиод ирэхийг байдаг. Бусад үед нэг орхон байгаад байх нэг дуртай бишэлждэг юм шиг. Тэгэн готой илүү ээжийн талынхаа бүр ингээд яг төрсөн ах дүү шүү татна. Яа тэгэхээр би аавынхын талынхаа гинт юм шиг санагддаг. Тийм мэдрэмж ингээд баасрэмж нь байгаад байдаг тийм ээ тий. Тэгээд ирэнгууд одоо миний хажууд хүмүүс ингээд оргуу орол охинтой дэрч гэдэг юм гэж хэлэнгууд бигийн охин хөхт яатсан. Харин тийм. Би хацсан. Бүр яг тэгж хэлмээр санагдаад байдаг. Харин тийм. Яг тэр зэрэг нөгөө нэг одоо жишээлбэл ингээ бандтай айл бол нөгөө бааза тийм одоо чинь нэг төрлийн трама болчихж шүү дээ. Тэр зэрэг тийм юм мэдэрч өсөөгүй хүн бол энэ үгнээс айхтар хүнд биш. Юу сүртэй оргууд орол охинтын дээр гэж ярьж лээдэг шүү дээ. Хөгшчүүд гэж хүлээж авдаг баг. Гэтэл яг нэг зарим нэг хүнд олохоор эн чинь амар тийм. Одоо би бол айгу хүн дээр надад жоохон эвгүй санагддаг. Яагаад ингэдэг юм бол одоо тэгээ би яац юм бол гэсэн тэг юм мэдрэмж төрдөг. Тэгмээд багаас юм ачаа өөрчтэй юм шиг. Харин яг тэгдэг. Тэгээ би яг нөгөө инхүүшийн ярианаас бодлоо л да. Юу гэж бодогдсон бэ гэхэл бид нар яг өөрсдийнхөө өнцгөөс ингээ яриад байл л да. Ингээд бодсон энэ үг магадгүй хүүхдүүдийн чихэнд ингээд байнгын сонсогдоод ирэхлээр ёстой нөгөө хүүхдүүд хамгийн их энэ үгнээс эмзэгэлдэм юм бол гэж бодогдлоо. Тэгээ ер нь тэгдэм юм шиг санагцаа. Тэгээ яг нөгөө хүмүүс одоо яг нөгөө би нөгөө залуу байхдаа тоодгүй байсан байхгүй юу? За юу сүртэй ямар сони юм ярд ингээд жоо аавын талынхаа дургуулахын зардаг гэсэн байхгүй юу? Тэгмээд яг ингээд өөрөө бас ингээд амьдрал дүр хүүхдтэй болоод ингээд нэг айл гэрмэр ингээд авч яваад эхлэн штэ энэ ингээд айлын тогоо шинэ ингээд хариуцаад ингээд яваад ирэхээр яг тэр хүмүүсийн буруу биш гэдгийг ингээд ойлгодог заяа. Гэхдээ нэрэл бас дээр үеэс нөгөөчүүд яагаад дархан бэр гэж хүндэлтгийн учир нь юу вэ гэхээр ерөөсөө л 3 бандтай болно гэсэн чи яадаг ч байсан тэр айлын удам тасрахгүй болж байгаа учраас тэр хүнийг хүндэлдэг байсан юм байна. Чи миний удмыг таслаагүй учраас чи мундаг шүү гэдэг ерөөсөө л тэр зүйлчил тэр дархан бэр гэдэг шагнал нь байсан юм байна гэдгийг ингээ ойлгож байгаа байхгүй юу? Тэгсэн хэрнээл нэг гомдолтой байдаг. Харин тийш үү. Тэгээ одоо яах юм бэ? Бурхнаас өгж байгаа бэлгэнд бид нар хүүсийг одоо ирийн одоо имэн гэд зааж чадах шүү дээ. Тэгээ дээрэс нь нөгөө манай аав чинь эрт бурхан болсон. Тэгээ дараас нь манай ээж бурхан болсон болохоор нөгөө дахиж хүүхдтэй болох боломж олоогүй. Тэгээ тэр чинь миний буруу биш байхгүй юу? Одоо жишээлбэл манай аавын талынханд бол одоо нөгөө хүн эрт бурхан болчихж байгаа нь одоо жишээлбэл манай ээж ч юм уу миний ч юм уу буруу биш байхгүй юу? Тийм шүү дээ. Тийм. Тэгэнгүүт тэр драмагч яг ингээд үр хүүхдтэй бүх насаараа өргөдөг чинь амар тийм. Жохон зүг шүү дээ. Зөв. Баярлалаа инкүшээ. Баярлалаа. За инкүш баярлалаа. Би одоо шууд энэ заяагийн тал руу шууд орлоо шүү. Зүгээр сугалцсан учраас нөгөө талаас нь яриад байсан тий. Тэгээ инкүшээс айгүй хэм ойлголоо ер нь тий. Баярлалаа. Миний талд оруулж өгсөн. За энэ Эркагийн коммент хүрэх чи за тэгээ. За
За баг өөрөөр ч үнэхээр хэрэглэх гэхээр хэцүү юм а. Эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдээс илүү гэсэн утга илэрхийлэх гээд байна уу? Одоо ч энэ үгийг хэрэглэх нь эмэгтэй хүүхдийг шууд эрэгтэй хүүхдээс дор гэж хэлэх гээд байгаатай агаар нэг байна гэсэн байна. Яг үнэ юу нэлээ. Тий одоо сая ингээ инхүү шиг ингээ ярьж байхад би яг ингээ бодоол бүх зүйлийг ойлгож байгаа байхгүй те. Ер нь жоохон муухай үг юм байна л гэдэг дээр ер нь авчиж байгаа. Яг тэгэхээр нөө нэг яг энэ дээр үеэс гаралтай үг аахгүй. Нилээн дээр үед. Тэгэнгүүт одоо нэг дээр үе нэг юунаас сэтүүлсэн нэг одоо бодит кино байдаг шүү дээ. Монголоос сүлд яасан нөгөө хүү төрүүлэх гээд идэг. Хүүгүү тэгсэн чинь охин төрчихсөн. Тэгсэн чинь нөгөө охиныгоо хүү болгож жүжиглүүлж ингээ. За тэр чинь юу хэлээ? Нэр нь юу лээ мэдэхгүй. Тэгээд хөрхи нөгөө охин хөрхийн кино шүү дээ. Тий. Охин хөрхийн нэг залуу сайн болцсон. Тэр залуу нь өөрийг нь эмэгтэй гэдгийг мэдсэн те. Тэгээд бүр охиноо бүр ингээд нүхэн дотор илүү гэрттэй одоо тавьж ингээд хорж морил. Тэгээ сүүлдээ бүр би тэрэн дээр уйлсан шүү дээ. Хамгийн сүүлд аав нь өөрийнхөө үзэл бодлоос ухраад нөгөө нэг юу ахгүй хүн хайраас болж үзэл бодлоос ухрах юм юу гардг юмаа гэдэг чинь тэр байгаа байхгүй. Тэгээд охиноо гаргаж ирээд охиноор нь хүлээж аваад те ингээд яасан. Тэнгүүдээ тэр удам залах яасаас ер нь дээр үеийн нэг юунаас болоод тийм гарсан үг байхгүй юу. Яг тэр кинон дээр сүртэл харж байхад тэгэхээр би эндээс нэг юм надад атханд үлдсэн эрдэнэ. Тий атханд үлдсэн эрдэнэ гэ тий. Би нэрийг нь санах. Тэр хамгийн төгсгөлийн аав нь яг тэр үзэл бодлоо болоод хатуу дүрм журмаа болоод охиноо тэр нүхнээс гаргаж ирээ тий тэрвэрэд хүү биш охин гэдэг утгаар нь яг жинхнээр нь тэрвж хайрлаж байгаа нь өөрөө амар том философи явж байгаа байхгүй юу. Үр хүүхэд одоо хэн нэг ингээд яг байгаагаар нь тий яг байгаагаар нь хайрлаач гэдэг би бүр ингээд бүр асгартлаа үйлжсэн. Яг үнэ. Тэгээ яг би эндээс нэг зүйлийг бас хэлмээр байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж одоо саяхан би бас энэ 7 хоногт их нэртэйгээ ярилцчихжээ. Тэгэхээр бид нар ингээд магадгүй дээр үес ирсэн янз бүрийн үзэл бодлууд маш сайн гоё философууд байгаа. Гэхдээ зарим нэгэн зүйлийг бас бид нар амар сайн ялгаж салгаж анализ хийхгүй бол бас болохгүй мэн гэж би сарсан байхгүй. Яагаад вэ гэж юун дээр араа өөр юм дээр ярилцлаа. Жишээ нь одоо нэг залуу судалгаа ширэлцсэн байсан байхгүй. Юу гэхээр дээр үед одоо тий Монгол хүмүүсийн дундаж наслалт 50. Тэгээ цаашлаа 50-та болоод 60 болоод 65 болоод одоо 70 хавцаа байгаа юм биш үү? Орчин үед яагаад өсөөд байна? Энэ талаар бид ингээ ярилцсан байхгүй. Тэгэхээр орчин үед өсөөд байна гэдэг нь тэгвэл тэр дээр үед тийм богинохон наслаад байсан одоо буруу зан үйл зөндөл байсан л шүү дээ. Дунд тий. Тэгэхээр ингээ бүгдийг ингээд бас юу яаж болохгүй болчихж байгаа. Одоо жишээ нь хөхүүл эмхтэй жирэмсэлдэхгүй маа гэдэг бас л нэг юм үг дамжигдаад ирсэн байхгүй. Тэгсэн чинь яг жирэмсэлтгэл юм бэ. Тэгэхээр гэх мэтчлээ. Одоо тэгэхээр ингэж байгаа байхгүй. Тэгээ эхнэр битээр ярьж байсан нөгөө. За одоо тэгвэл Монгол хүний насжилт одоо 70 болчиход байна штэ. Тэгвэл бид нэр одоо ингээд ногоо могоо идээл те. Янз янзын бас идэж ууж байгаа юмтэй л холбоотой болчих жоохгүй. Тэгвэл яагаад дээрүүд ингээд насжилт нь 50 байсан бэ гэж байгаа. Тэнгүүд яг хоо битэр ингээд нэг эмч нөө одоо нэраа өгддөг штэ. Эмчнэр бол зөвлөж байгаа нь одоо 5 сар хүртэл нь бол ямар нэг ус битгий уулгах тийм ээ. Ер нь цайж ихэртэй цайж битгий уулга ер нь ингээд маш олон зүйлүүдийг хэлж байгаа байхгүй. Ер нь хөхөөр нь л ингэж байгаа 5 сараас хойш ингээд баг одоо ингээд яах хэрэгтэй гэдэг. Тэгэнгүүт яг хоо дээрүүд ингээд харж ангууд ер нь ингээд шууд хоньны сүүл хөхүүлэх ч юм уу те. Одоо ингээд сахартай цаа уулгах, за жоохон боталсан ус мус ингээд уулгадаг. Ер нь заримдаа ингээд тавд хүмүүс ингээд тиймэрхүү зөвлөгөө өгдөг. Тэрнээс болоод ер нь ийм нөгөө монголчуудын нөгөө нэг ийм насжилттай бас холбоотой байсан мэн гэж харж байгаа. Ер нь монголчууд маш их юм нөгөө хотоодны өвчлөөр ингээд ер нь их нас урдаг байсан гэдэг юутай байгаа байхгүй. Тэгээ би их нэртэйгээ зүгээр яг энгийн яриа болж исэн байхгүй. За ингээд одоо ингээд сүүл мүйл хөхүүлээ гэж бодохоор те тэр чинь мэдээж тодорхой хэмжээний лострийн одоо тэр нэг юм өөх тос явж байгаа шүү дээ. Тэгэхээр нөө би хүлээж авах боломжгүй байгаа тэр хотоодонд бас яг сайн уу юу мэдэхгүй бас те. Тэгэхээр ер нь бол яг эмчнэрийнхаа зөвлөгөөгөөр ингээд сүүгээ зөвхөн өгж байгаа л ер нь бол явъя те. Жохоо орчин үеийн шинжлэх ухаан эдгээр зүйлүүдээ бас ер нь бол жоохон дагаа явъя гэдэг зүйл дээр бид ярилцчихсэн. Тэгэхээр яг хөө ингээд заримдаа яг хөө мэдээж бид нар эцэг өвгүүд одоо дээр үеийн зүйлүүдээс маш олон гайхалтай философи бид нар сургамжлал зөндөө зүйл байгаа. Гэхдээ зарим нэгэн зүйл дээр бас ялгаж салах. Одоо шинэ оргуугоос охинтэн дээр гэдэг үг яг юунаас гарцсан юм бэ те? Тэр одоо сая нэг атханд үлдсэн эрдэнэ гэдэг кино дээр гарч байгаа.
Тиймгүй жишээнээс л баггүй юм. Алханд үлдсэн Эрдэнэ гэдэг киногаар ерөөсө жишээлэл аваад яриа л та. Тэгээ тэрэн дээр надад би түрүүн ч гэсэндээ хэлжсэн хүн өөрийнхөө хүүхд төр хизээч за оргоогоос охинтой дээр ханаа хоёлаа охинтой боллоо шүү гэж ярьдаг байхгүй юу? Харин хин энэ үгийг илүү их ашигладаг бай гэхээр эргэн тойронд байгаа хүмүүс нь тэгж ашигладаг байхгүй юу? Кинон дээр ч гэсэндээ тэгдэг. Эхлээд бол нэг юм бодоогүй эхний нөгөө нэг октод моктодтайгаа хайтайхан байжсэн шүү дээ. Тэгээд тагарагийн охин төрсөн ч гэсэн асуудалгүй байх байтал тэр чинь нөгөө нэг хамт өрсөлдөжсэн бүхэн чи өстө нэрээ одоо нөгөө нэг юуг вэ намайг дийлсэн ч гэсэндээ намайг дийлж хүүтэй болсонгүй ч гэдэг юм ингээ хар шар марыг малтаад байна шүү дээ. Тэгээ энэ дээр юу гэж харагдаг вэ гэхээр өөрийн хүнээс илүү одоо яг эргэн тойронд байгаа хүмүүс л хүнийг яг ингэж шар махтаа хатаадаг. Хүний үгээр амьдрах гэж байгаа юм шиг зарим хүн хүний үгэнд маш амархан ордог. Нэрээ тийм биш үү? Нэрээ би охингүй биш үү? Нэрээ би миний амьдрал өөдтэй явахгүй байгаа юм биш үү? Нэрээ миний эхнэртэй болохгүй байгаа ч юм уу? Миний нөхөр бүтэхгүй байгаа ч юм уу? Энэ бодлоос авахгуулаад ингээ дараагийн өмнөд нь ингээ ургаад идэм шиг байгаа. Буруу нөхцөл дагавраар. Тэгэхээр хүн өөрөө өөрийнхөө амьдралаар амьдрах гэж байгаа нөхцөлд хүүтэй байна уу, охинтой байна уу, эхнэр нь тарган байна уу, бүдүүн байна уу, нөхөр нь арчаад байна уу, арчаагүй байна уу? Тэр чинь тэр хүний амьдрал байгаа байхгүй юу? Гэтэл гаднаас нөлөөлж байгаа хүчин зүйлээс шалтгаалаад түүнийг тийм гэ бодоод явах чинь юусээ байж болохгүй асуудал. Энэ үг яг тийм байдлаар гарч ирээд байгаа юм шиг санагдаад байна. Тэгэхээр гаднаас л хүн чи ийм юм чи ингэж гэдэг зүйлүүд харагдаад байгаа байхгүй юу? За тэгэхээр эрхэм монголчууд ер нь яг охин оргуугаас охинтой дээр гэдэг одоо үг яг сайн үг уу муу үг уу яг ярь зөв буруу гэдэг тал дээр битээр ярилцж байгаа. Тэгэхээр яг битэрийн санаа нэгдээд хоорондоо мэтгэлцэх биш. Ер нь бол хэрэггүй үг юм байна. Гэдэг дээр л болоод байна. Энэ бол зүгээр л хэрэггүй. Энийний цаана одоо шинэ энхүүшийн жишээн дээрээсээ ингээл харахад ингээл айгүй хэцүү маш олон шалтгаанууд цаана байж нөлөө авч байгаа айгүй эмзэг тусдаг хүмүүс бас зөндөө байгаа шүү дээ чинь. Энэ үгнээс улбаалаад насан туршдаа нэг дутуу юм хийцэн юм шиг хүнд гим хийцэн юм шиг мэдрэмжтэй бүхэл бүтэн айрам өсөж торно гэдэг чинь ямар хэцүү асуудал хэлээ дээ. Тэгээ түүнээсээ болоод дараагийн зүйлүүд нь хүртэл хүүхдүүдтэйгээ ярилцтаа хүртэл байнга бодох нь шүү дээ. Яна гомдооч үедээ ингэч үедээ тэгч үедээ гэх тээ. Тэгэхээр эн чинь үг хэлэхдээ үг чинь амнасаа ингээд гарахтаа ямар хүчтэй тухайн хүндээ очдөг вүлээ. Та хэд манаас хүнд үг хэлэх гэж байгаа бол бодолтой байх хэрэгтэй юм байна гэдгийг ер нь л бодоод байна. Хэвтрүүлэг болгоноор л бодоод байна. За нарийн жаргал принлэ маань эмэгтэй хүүхдэд багаас нь шовдрлох мэдрэмж өгч эр хүнийг үл хүндэтгсэн хүчрхэг хүүхнүүдийг бол бүтээж байгаа гэж боддгоо гинэ энэ үгээр дахиндуулаад барс тийм те юу гинэ одоо эмэгтэй хүүхдийг багаас нь ингээ шовдрлж байгаа байхгүй юу чи эрэгтэй хүүхдээс дор гэ үзчихэж байгаа гэсэн а тэгэнгүүт яаж байгаа вэ гэхээр эмэгтэй хүүхд нь бол тэрэ эрэгтэй хүүхдээс л хүчрхэг байх хэрэгтэй гэдэг мэдрэмжээр эрэгтэй хүнийг ингэж доош нь үл амсралсан үл хүндэтгсэн хүчрхэг хүүхнүүдийг бүтээгээд байгаа гинэ. Энэ үг нь. За нийтээр амьдралын чанар нь сайжирсан юм шиг байгаамаа гэж түрүүний за ер нь бол сайжирсан байлээ шүү. Судалгаагаар одоо тэгсэн бах уу. Монгол хүний насжилт 50 байсан бүр дээр 50 байсан юм ба штэ. Одоо ч бүр ингээд дундаж наслч нь 70 болцсон. Тэгэхээр бид нар ингээд яг хуу сөрөг юм хараал идэг. Гэтэл ингээ харахад амьдралын чанар сайжирцсан. Идэж ууж байгаа юм бас ингээд ер нь ногоо могоо идэх бас өөр болоод байгаа гэсэн үг тийм. За тэгээд ядамсрын туяа маань хоцров муухай үг гэсэн эргэн тойрныхон ч тэгж ярих ирэхгүй баба үг гэж байна. За сайхан амин болгоод феминистүүд маань энэ үгэнд маш дурггүй байхаа гэж байна. Тэгэхээр яг хөө зүгээр ганцхан тийм феминистүүд тийм үзэлтэй хүмүүс дурггүй биш. Ер нь одоо ингээд яг цаад агуулга утгын нэгэ харах юм бол ер нь аль нь л ер нь жоохон дургуулахаар л үг байна л да. Тийм үстэй. Яаж ботсон. Тэрний яг энэ үгний цаана хин гомдож те ямар олон хүмүүс ингэж шархалж магадгүй хэцүү амьдралыг туулж байгаа те зөндөө юмнууд байгаа байхгүй юм чинь те. Одоо шинэ хэцүү штэ түрүүний жишээн дээр ингээд жишээн дээр ингээ хамаатнууд одоо анхны талаар илүү юу вэ хамаатнуудтайгаа ингээ уулзахад те эвгүй мэдрэмж өөртөө төрөөд штэ. Яг л тэр хэдэн ингээд бас яг нэг тэр хандлагаар хараад байгаа юм шиг те ер нь хэцүү байхгүй ер нь л те. Яг ингээ ийм нэг өөр нэг жишээ мэдх юм байна. Энэ жишээ болохоор бас 3 охинтой нэг эмэгтэй. Тэгэд намайг нэг гэрэлтэн дээр гардаг байхад иржсэн санагдчихэв. Тэгээ 3 охинтой нэг эмэгтэй байгаа байхгүй. Тэгээд ер нь бол одоо айгу хэцүү байна гэж сэтгэлээ уудалж байгаа. Тэрэн дээр
нөхөртөөгөө бол ямар ч асуудалгүй. Гэр бүл ямар ч асуудалгүй байгаа хэрнээ хадмуудтай яг нэг гим хийцэн юм шиг мэдрэмжтэй би ингээд яг 16 дахь жилдээ амьдарч байна гэдэг тийм захиа ирж ирсэн. Тэгээд тэрэн дээр нь болохоор юу гэж харж ирсэн бэхээр би одоо 4 дахь хүүхдээ ингээд тээж явж байгаа. Гэхдээ би яг энэ 4 дахь хүүхэд маань хүүс нь ямар байгаа гэдгээс шалтгаалаад ингээд айгүй хэцүү дарамттай энэ 4 дахь ингээд жирэмсэлж байна. Тээлд маань явагдаж байна. Тэгээд яагаад ч юм ингээд нэг хин нэгэнд гим хийцэн юм шиг мэдрэмж маань одоо хэрн ингээд тасрахгүй ингээд байгаад байгаа учраас би бүр цаанаасаа ингээд 4 дахь хүүхдээ эрэгтэй байгаасаа гэж хүсэж байна. Магадгүй эмэгтэй хүүхэд гараад ирэх юм болвол би яг яаж хандхаа мэдэхгүй байна. Тэгэхээр би өөрөө сэтгэл зүйн асуудалтай болж байгаа юм болов энэ тал дээр маань одоо зөвлөгөө өгдөг хүн байна уу, мэрэгжлийн хүн байна уу гэдэг талаас нь бичсэн байсан. Тэгээ энэ дээр юу гэж харагдаж байна вэ гэхээр хосууд бол өөрсдөө түүн дээр асуудал болохгүй байгаа хэрнээ эргэн тойронд байгаа хин нэгэн одоо тэр тусмаа хадмууд нь ч гэдэг юм уу те чи одоо хүүхэдтэй болооч чи тэр тусмаа эрэгтэй хүүхэдтэй болооч гэд дахин ингээд дарамт үзүүлээд байгаа нь тэр хүнд ингээд сэтгэлийн ингээд ачаа олгоод байгаа байхгүй бас нөгөө талаас нь өөрийн төрсэн гэрийнх нь бас тэгдэг гэсэн чи нэг хүү төрүүлчихэж түүлстэй бас гоё болох болдог шүү дээ те хүү төрүүлчих юм бол бараг л хадамдаа хүлэн зөвшөөрөх гээд бэн штэ гэд нэг өсөндө хадамтайгаа харилцаж байгаа харилцаанд нь намаагаас буруутгаад байгаа мэдрэмж төрөөд байна эсвэл би тэгж бодоогүй байгааг нь би тэгж бодоод байгаа юм болов гэд маш их шаналсан загтал ирж исэн байхгүй. Тэгээ энийг одоо бодоодсон яа харахгүй өнөөдөр ярьж байгаа сэдвтэй холбоотой л загтал санагдчих. Харин тий, ер нь яг одоо ингээд хүү төрнөө, охин төрнөө тэрийг ингээд урьдчилж ярилцах мэрэлцэн жоохон ер нь бас нэг ийм үг байдаг штэ. Одоо за охинтой бол хүүтэй л гэсэн үг. Хүүтэй бол энэ бас нэг бас сайн үг биш юм шиг санагдаад бах юм. Тийм үү? Одоо за наа чи бас л ийм хандлагаар хэрэгжиж штэ. Одоо ингээд чи ингээд нэг охин төрүүлчлээ гэж бодож чам дээрснэ. За зүгээр охинтой бол хүүтэй л гэсэн үг штэ. Гэ бас нөгөө нэг юм цаад хандлагын чи бодоод үзэлдэ. Бас нөгөө нэг оргуугаас охинтой дээр гэдэг үгтэй нэг ялгаагүй санагдаад байгаа юм даа. Гү ялгаатай шүү. Ялгаатай. Гү одоо ч л охин төрчлөө. За охин төрсөн бол тэгэл охин штэ. Тэгэхгүй за охинтой бол тэгээд яах вэ? Хүүтэй л гэсэн үг штэ. Гү яах вэ? Тэр чинь нэг хиллэх мөчөөсөө шалтгаалж байгаа байхгүй. Одоо жишээлбэл яг саяны байдлаар хэлэх юм бол надад бас айгүй эвгүй тусч байна. Тэгээд тэгэнгүүт ер нь тийм хандлагаар л хэлээд байгаа юм санагдав. Тийм. Үгүй одоо болохоор яг наад өгч ямар үгэн дээр ашиглагдаж байгаа вэ гэхлээр нөгөө чи тэглэхгүй хүргэн бэрүүд дээр ашиглагдаад айгүй эвтэх ашиглагдаж байгаа байхгүй юу? Харин тийм. Одоо шин за би охинтой тийм ээ. Би охинтой гэдэг чинь бас хүүтэй л гэсэн үг. Хүргэн ирнэ гэж байгаа тийм. Хүргэн ирнэ гэж байгаа. Хүүтэй л гэсэн үг тийм. Тэгэхээр 70 утгаараа тэр хүн ингээд бас хүү хүсээд ийсэн гэдгийг хэлээд байгаа юм шүү. Үгүй. Тэгэж бодогдохгүй байгаа шүү. Хүүтэйг л яг хоо тэгж битээ тэгэж болзааруулаарэ. Яг зүгээр тэгж байгаа юм шиг зүгээр надад санагцсан. Тэгээд түрүүний нөгөө ярен дээр хүүсийг нөгөө эрэгтэй эмэгтэй гэж мэдэх талаар гэл ингээд ярьсан шүү дээ. Энэ дээр болохоор ингэж байгаа. Заримдаа нөгөө хүүхэд чинь нөгөө хин хөвлөө дотор байх та. Одоо хэрвээ охин байлаа гэж бодох те. Хүү байгаасаа эдэргээл гизний гаднаас аав ээж нь ярьчлаа гэж бодоход те. Тэр хүүхэд нөгөө нэг ураг дотроосоо нөгөө нэг шарах трама гэдэг чинь тэр дотроос авдаг гэдэг байгаа байхгүй юу? Тийм үү. Тэр нь бол ураг дотроос л авдаг. Ер нь хамгийн ихний одоо хүүхдийн сэтгэл зүйн гэмтэл ураг дотроос эхэлж идэг. Тэгэхээр нөгөө би нөгөө нэг зүйлийг бас боддог байхгүй юу? Ер нь хүүсийн одоо орчин үеийн шинжлэх ухаанаар те хүүсийн эртхэн мэдсэн илүү дээр гэж би боддог байхгүй. Одоо хүү юм уу охин юм уу гэдгийг тэгж ярилцахаас илүү дутуу юм ярьж хүүхдтэй ураг дотор нь шарах өхөөс өмнө те мэдчих хэрэгтэй. Мэдээд миний охин гэвэл охиноор нь сайхан хүлээж аваад хүүгээр нь л тэг явж байгаа нь тэгэхгүй л хэрвээ одоо урдчилж ер нь шинжлэх ухаан хөгжчихэд байна штэ. Урдчилж ер нь хүүсээ мэдэх хэрэгтэй гэж бодож байгаа. Яаралтай. Тэгээ мэдээд мэдхгүй байлаа гэж утгад хүү юм болоо охин юм болоо гэж ярилцсан. Мадуу гэрт орж ирсэн адам аав ээж нар ч ярьж хүү байгаасаа та хоёр юу байгаасаа гэж бодож байна те хүү юм охин юм уу би бол охин гэж бодож байна чи бол хүү одоо энэ яриануудаас ураг дотор бас шарах авч идэг байхгүй тэр өөрөө хүү байлаа гэж бодоход охин хүсээд байвал те охин байвал тэгэхээр ер нь орчин үеийн шинжлэх ухаанаа л дагж ирсэн дээр ер нь мэдээл гэж би боддог юм. Ингэж янз янзын хүүсээр нэгдэг тэгдэг юм одоо харцангуй багассан байхаа гэж бодож байна. Яг ингээ багассан. Гэхдээ аль нь ч яах вэ гэж ярьж байгаа мөртлөө заяа. Аль нь ч яах вэ гэж ярьж байгаа мөртлөө ингээ яриан дотор одоо хүртэл байсаар л байгаа. Гэхдээ охин бити байгаасаа те гэд. Одоо шинэ одоо би чинь 4 хүүтэй шүү дээ те. Төнгө эхлээд ингээд эхний 3 хүүхэд ингээ хөвгүн. Агуу. Эхний 2 нь хүү байхгүй юу. Дараа нь охин төрж байгаа те.
Саяны сүүлийнх ингээл ангуул зүгээр л ингийн хамаатан садан одоо хатуунаар ингээл ярих та. За сүүлийнх нь яг хүйсийн үзүүлэг байгаа юу гэвэл одоо үзүүлэг одоо тэдэнд үзүүлэндэ гэдэг ингээд те. Одоо үгүй охин ганцаараа байвал гоё штэ те. Охин ганцаараа байвал гоё штэ. Тэгэхгүй дахиад охин гараад ирвэл энэ манай нандаа те. Одоо эрхлэгээ модноос гарч тийм учраас хүү байгаасаа эдэрэг. Ингээ зүгээр ингийн марцгана яриан дотор ингээ явагдаж байгаа байхгүй. Тэр охин байвал яах вэ? Тэр ураг дотор бас ингээд яах магадлал өндөр байхгүй. Драма авах те. Тэгэхээр ураг дотроос эхлээд л ер нь хүүхдүүд шарах авч идэг. Тэгэхээр манай 5 хүүхэд тээж төрүүлсэн манай очроо. Би тээсэн баахгүй шүү зэ. Маш би нэг агдаг. Би нэг тээж бэ. Ер нь гэр бүлийн дотор яригдж байгаа гэр бүл доторх асуудал биш л болвол хүний гэр бүлийн асуудал тэр зам хүүхдийн тоонд хүүхдийн хүүсэнд нь манайхан хідүүлээ нэх анхаарал тавихгүйгээр өөрийнхөө урдхыг л бас бодоод явсан хамаагүй үлзий тэмбэрэлтэй ерөөлтэй юм байна гэж бодогдлоо. Ерөөсөө өнөөдрийн ярианы хамгийн төгсгөл нь яг л тэгж л бодогдлоо. Одоо гадаадууд байгаа зү бүр ингэдэг юм байна штэ. Би бүр яг төгсгөлийн бүр яг тэгж хийчихсэн шигсэн чинь шилбэлчлээ. Гадаадууд байгаа зү бүр ингэдэг юм байна штэ. Чи харж ирсэн нэг одоо ингээд хүүхдийнхаа одоо барууны соёлол да хүүхдийнхаа хүүсийг мэдих тэр агшныг амар чухалчилдаг. Яг төрсөн өдөр шиг ингэж тэмдэглэдэг. Одоо монголчууд бас тэгээд байгаа шүү дээ. Тэгээ монголчууд бас тэгж бдэг. Энэ бас айгүй чухал юм шиг зүгээр санагдсан. Наан нь бол бид нар хүү охин гэж хизээч ярихгүй. Зүгээр хэн ирж байгааг бид нар мэдхгүй. Бидний хамгийн ихний мэдлэг бол ердөө мэдж байгаа л тэр явцгаахгүй. Тэр айгүй чухалчилж байгаа байхгүй. Энэ бас айгүй гоё санагдаад байгаа надаас. Тэгээ чухалчлах нь одоо ер нь сүүлийн үед барууны соёлыг манайхан дагаад яг энэ хүүсийг нь мэддэг юуны хүүсний одоо нэг үдшилэг ба штэ. Энийг их түгээмэл хэрэглээд түгээмэл тэмдэглээд байгаа харагдаж байгаа. Тэгээд тэрнгээр нь дамжуулаад мэдээж яг барууныхын шиг хэрэгтэй зүйлүүдийг нөгөөд тухайн зүйлүүд дээр нь ойрын хүмүүс нь ирээд ч гэдэм үү те баяр ёслол маягийн юм тэмдэглээд байгаа харагддаг. Тэгээд хүүч байсан, охинч байсан хүний гэрт аз жаргал нэмэхээр баяр баясгалан авчирхаар төржил байгаа учраас тухайн хүүхдийн хүүсэн дээр нь бити та бүхэн бас янз янзын зүйл ярьж байгаарэ гэж хэлээ те. Хэрвээ танаас асууж байгаагүй л болол манай хүүхэд энэ охин одоо бас ийм юм байт юм. Facebook-д маш олон группүүд байгаа. Ээжүүдийн групп тэдэн сар төрөх гэж байгаа, эдэн сар төрөх гэж байгаа гэлээ. Одоо ээжүүдийн төрөх группүүд ч юм бол гэвэл бас их вэ штэ. Би харин ээжүүдийн групп байдаг гэж хэлээд байна. Харин тийм төржиж гаргав. Цэцгний зурагтай чимгээ гэдэг нэрээр. Тэгээ маш олон мэдээлэл авч идэг. Харин тэгээ баг тэгээд байгаа шүү. Тэгэнгүүт тэр дотор бас яг нөгөө ээжүүд маань би хүүтэй нөө би охинтой нөө би тийм юм мэдж байгаа юм мэдж байгаа хүүтэй юм шиг нөө охинтой юм шиг нөө гэд бусдаар бас судалгаа хийлгдэг ээжүүд байгаа л да. Хэрвээ тэгэж асуугаагүй л болвол нэг их зөвлөгөө өгөөд бас хэрэг байхгүй юм байна шүү л гэж би хэлмээр байна. Яагаад гэвэл би одоо яг нөгөө очроогоо бодвол 5 хүүхэд тэгээгүй л дээ. Би очроогоо бодвол ердөө 3 хүүхэд тээснийх. Би нэг тэгээд нэг төрүүлсэн юм шиг яриад байна даа. Нэ тээсэн штэ. Сахалтай алдарт ээж аав сууждагтэй төрүүлцтэй. Алдарт аав штэ бас. Тэгээд яах аргагүй нөхрийн үүрэг хариуцлага тэнд чинь чухал штэ. Тиймээ хувьд эргэн тойронд байгаа хүмүүсийн үг хэл ярьж байгаа зүйлүүд нь бол тухайн ээжид за бүр ээжид битэл аавд ч гэсэндээ эмзэг мэдрэмжийг төрүүлдэг учраас хамаагүй бити янз янзын зүйлүүдийг ярьж байгаарэ. Хүү охин байна уу ялгаагүй хүч дэлхийд хүч нэмэхээр аз жаргалд авчирхаар төрж байгаа шүү. Энэ хорвоо ертөнд цор ганц хүн мэдлж байгаа шүү гэдэгт нь баярлаж талархаж аз жаргалтайгаар хүлээж аваарай л гэж бас нэвтрүүлгийнхаа төгсгөл хэлмээр байна да. Тэг ер нь бол одоо хүмүүс тэгж ер нь ярих ёсгүй шүү те. Орггүйгээс охинтой дээр гэдэг үг ер нь жоохон одоо сонсогчтойгоо нийлээд бид нар хамтдаа ярилцаад эцэст нь жоохон муухай үг юм байна гэдэг дүгнэлт. Өө жоохондоо ч биш. Ер нь хүрлээ. Яг зөв. Тийм учраас тэрнээсээ улбаалаад ер нь одоо хүнийг одоо эрэгтэй эмэгтэй байгаасаа тийм байгаасаа гэж одоо жирэмсэн байгаа хүмүүсийн дэргэд ярьж марихгүй байгаасаа гэж хүсэж байна. За үнэхээр биднээс үл хамааран гаднаас ингээд яригдах юмнууд орж ирдэг, довтлогоонууд орж ирдэг учраас ингийн яриа маргаан марзганаа дунд тийм учраас яг л нөө шинжлэх ухааныхаа дагуу хамгийн түрүүнд те хизээ нөгөө хүүсийг мэддэг бай. Тэрэн дээр ер нь мэдчих нь илүү чухал юм байна гэж бас би бол ойлгож байгаа. За баярлалаа. Радиогийн 3 дугаар студиэс хөтлөгч очроо заяа найруулагч Мизо мөн Монгол Улсын өнцөг булан бүрээс дэлхийн өнцөг булан бүрээс гэр бүлийн радио 104.5-аар дамжуулан том өрөө цэнгээд нэвтрүүлэг маань танд хүрлээ. Бидний өнөөдөр том өрөөнд ярьсан сэдвийг та ч гэсэндээ бас нэг том өрөөнд ярихад илүүдэхгүй болов гэж бодож байна. Тэр тусмаа энэ яг хэлэгддэг үгсийг
хүүхдүүд сонсоод шууд утгаар нь хүлээж авдаг юм байлээ. Яг нь нөгөө тойруулаад ингээ янз янзын утгаар ярьдаг л ахал та. Гэтэ шууд утгаар нь ойлгож хүлээж авдаг хүмүүс бол хүүхдүүд ахгүй. Би нэг жишээгээр бас өндөрлөе гэж бодож байна л да. Тэрний юу гэхээр би том хүүгээ за нэг 2 жилийн өмнө юм уу да. Турсгай чинь хуулна гэж загнахгүй юу? Айтайхан байгаарстай турсгай чинь хуулна шүү. Би харин чамаа тэгж загнахаар баха гэж. Тэгээд турсгай чинь хуулна шүү мөччин санжуулсан шүү мэж шиг загнахгүй юу? Тэг чи манай хүүхэд ингээ том нулимс гаргаад уйлаад та миний турсгайг уулах гээд байгаа мүү гэж уйлаад байсан. Тэгээд дараа нь ингээ бодсон чинь яг ингээд магчлахгүйгээрээ сонсхолоор үнэхээр эн чин жоохон асуудалтай үг байгаа байхгүй. Турсгай нь хуулна гэдэг чинь амар үг байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдчлэн бидний амнаасаа унгаж байгаа үгсийг хүүхдүүд даалд утгатай байна гэж бодохгүйгээр шууд утгаар нь хүлээж авдаг шүү. Хин нинний сэтгэл зүрхэнд нь тол болох үз үгийг хэлсэн байх үедээ хэлэх үедээ. Тийм учраас та бүхэн үгэндээ бас харан байгаарай. Зөв үгийг нь хэлдэг байгаарай. Тэгээд харан байлаа гэж зөв үгийг нь хасдаг байх үедээ. Тийм учраас өнөөдрөөс эхлээд ядахтаа л энэ үгийг хин нэгэнд хэлэхээ жоохон багасгая гэж бид хоёр та бүхэндээ уриалмаар байна. Тэгээд өнөөдөр бид хоёрын том өрөөнд хамтдаа байсан сонсогч танд баярлалаа. Маргааш 9 цаг 5 минутаас уулзлаа. Түр баяртай. Баяртай. Ажлын өндөр амжилт хүсье. Ямар сони юм бэ? За хийж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.